онлайнаар хүлээн авч үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа хуулийн дээд хэмжээ болох цаазаар авах ялыг байлгах уу, байлгах уу талаар иргэдийн санал бодлыг асуухаар бид одоо их дэлгүүрийн үүлэнд хурж ирж зогсож байна. Ингээд иргэдийн санал асуулгыг хамтдаа сонсцгоё. Бас байхгүй шээ. Хэрцгий хитрхи хүнийг аимшигтайгаар алж байгаа хүнийг тэгээд өших юм. Тэгэхэд эвгүй л байна тий. Би бол тэрэн дээр цаазар тэр чинь үнэхээр болохгүй улсууд л одоо цаазар. Гэтэ яг хүний эрхийг нь хувьд л хүмүүс цаазын ял байхгүй болгоно гэж яриад байгаа юм тийм ээ. Гэтэ манайханд ч одоо би бол тэгж л боддог шүү дээ. Яг бас нэг гайгүй хэлмэгдсэн нэг өөрийгөө хамгаалах гэж байгаа тэгэхэд нөгөө нэг хамгаалалт хитрхи хэрэглээд энэ хүний амьд төвцөө улсад бол өөрчлөгдөж болно шүү дээ. Энэ эцсийн бүлэгт бол ер нь цаазаар авах ял бол байсан дээр гэж бодож байна. Би бол одоо байсан дээр байх гэж бодно. Тэгэхгүй л одоо энэ чи ялгүй юм чи чамаамаг алчихад яа ингэ төрөвчөөсөө телевизээр гарчлах юм шүү дээ. Тийм. Одоо тэгээд энэ хуулинд өөрчлөлт оруулна гэдээ яриад та штэ. А энийг одоо энэ 76 нөхөд хоорондоо яриа шийдсэн дээр эсвэл бүх нийтээ санал асуулгаар шийдсэн дээр та юу гэж бодож байна? Асуулгаар юу шийдсэн дээр гэхдээ санал асуулаа гэдэг 76 чинь өөрсдөө шийдчихсэн юм шүү. Тийм ээ. Одоо энэ ард түмний одоо сонголтоор асуулгын юу явдаг юм бол ер нь яаж гарчих юм? Хүмүүсийн саналыг тэр 76 чинь тэр хуулийнхаа юмд хэр оруулж чадчих. Хэдэн хувь нь хүмүүсийн ард түмний санал орж чаддаг болов? Миний бодлоор энэ байхгүй байсан дээр юм шиг санагддаг тийм аа. Яагаад? Арай л өнөө одоо орчин үед бол 21-р 22 дугаар зуунд арай л тийм арай жоохон хэрцгий тийм одоо шүүлт болов гэж бодож байна. Тийм учраас миний бодлоор харин тэрний хооронд хүмүүсийг яг насан туршид те юу гэдэг насаар нь хорих байлгүй те. Тиймэрхүү яг шийтгэл байвал яг байж болох юм. Тэрнээс цаазаар. Одоо энэ асуудлыг одоо төрийн төшөөдүүд маань хоорондоо зөвлөдөөд шийдсэн дээр үү эсвэл одоо бүх нийтийг хамарсан санал асуулгаар шийдсэн дээр үү? Миний бодлоор бол олон нийтийн санал авсан дээр тий. Дээдлийн тэр засгийн газрын хүмүүс бол өөрсдийнхээ эрх ашигын төлөө ч юм уу нэг тийм дөрвтэй тийм шийдэл гаргаж өгч чадах байх. Тийм учраас олон нийтийн санал авал илүү их үр дүнтэй болов гэж бодож байна. Энгийн үзэл бодол бол тэр яг юуны хувьд бол тэр цаазаар авах ял нь бол ийм шиг байна. Одоо тэр ерөнхийлөгч гаргасан санал бол энэ тэрийн ажилтнаас ухааныг бодоод өгөхөд бол тэр цаазаар авах ялыг л одоо болсон л юм шиг. Би тэгж л байна. Тэгэхээр одоо энэ асуудлыг тэр төрийн төшмөдүүд хоорондоо хилцээ шийдсэн дээр үү эсвэл бүх нийтийг хамарсан олон нийтийн санал асуулгаар шийдвэрлсэн дээр үү? Та энэ тал дээр гэж бодож байна. Энэ санал асуулга тэгэл энэ дээр баг та. Олон нийтийн санал их хурд болоод тэргөө яаж л зохицуулах гэвэл өөрсдөө тэгэл энэ аль намын давмгоо тэр талдаа шийдэл хайчдаг шүү дээ. Ард том гэдэг чинь хүчтэй юм байна шүү дээ. Ард том л одоо мэдчихэж байгаа. Хүмүүс бол янз янз л ойлголттой. Би одоо ийм ойлголттой байгаа. Өшөөний хүн бол бас өөр ойлголттой байж болно шүү дээ. Ер нь бол байлгсан дээр л гэж бодож байгаа шүү дээ. Хувийнхаа бодлоор бол яагаад манай Монгол цөөхөн ам те. Тэгээд жил ирэх тусам хэрцгий хэрэгүүд их гарч байна. Энэ талаараа бодоод тах байсан дээр баг. Энэ асуудлыг одоо төрийн төшмөдүүд хоорондоо хилцээд шийдсэн дээр үү эсвэл олон нийтийг хамарсан нийтийн санал асуулгаар шийдвэрлсэн дээр үү? Түмний санал асуулгаар хоёр талаас яасан дээр бэл бүтээлч хүчтэй хоёр талаас санал асуулга аваад төрөөсөө нэг санал асуулгаар түмнээсөө нэг санал аваад тэгээ аль нэг нь дийлэх болох нь. Миний бодлоор бол энэ байх ёстой гэж үзэж байна. Яагаад? Нэгэнт одоо тухайн ар гэрийн хүмүүс одоо өөрийнхөө хайртай хүмүүсээ яг үтгүүлсэн тохиолдолд бол мэдээж энэ сонзон болол хязгаарч арилдгүй гэж боддог. Тийм учраас энэ бол манай улсад бол байх ёстой гэж үздэг миний бодлол. Одоо энэ хуулийг өөрчлөе барай гэж яриад штэ. Энийг одоо дээр сууж байгаа төшмөдүүд маань хоорондоо хилцээ шийдчих асуудал уу? Эсвэл олон нийтийг хамарсан санал асуулгаар шийдвэрлэх асуудал гэж бодож байна та? Одоо арчсан нийгмийн үед бол нэг ард нийтээр хэлэлцүүлж санал авсан дээрээ тэгэхгүй иймэрхүү манайхны хуульчин бол одоо зүгээр нэг хэдэн 76 өнөөдөр хэлэлцээл баталдаг тэр нь амьдрал дээр батал хэрэгждэг ийм л одоо хуулиуд өнөөдөр хэрэгжиж байгаа. Тийм учраас ард нийтийн санал асуулгаар л шийдсэн дээр гэж бодож байна. Олон нийтийн. Ард түмний сонголтоор ихтгэл үүрэг хүлээж гарсан 76 нөхөд тийм ээ гişүүд гэж яриад яхаа зүгээр нөхөд одоо ер нь ажлаа хэр хийж байгаа
ард түмэндээ хүрч чадж байгаа юм бол та ер нь энэ тал дээр ер нь хэр сэтгэл ханамжтай байдэ? Би одоо сэтгэл ханаж муутай л шүү дээ. Ард түмэндээ хүрч байгаа юм юу байгаа юм бэ? Бид нар ингээд энгийн жирийн биднэрт бол ямар ч ирэх нэг албан газар ороод хүүхдээ ажил сургууль төгсдөө хүүхдээ ажилд оруулчих гэдэг танилтал байхгүй юм шиг юм. Ямар сайхан сургууль төгсгөөд хүүхд маань ажилгүй л явчих шүү дээ. Хэрвээ танилцаад хэрвээ нэг улсын их хурлын гишүүний хамаатан ч юм уу сайд дарганы хамаатан байх юм даа л эдний мэдлэгтэй ч мэдлэггүй ч нэг юмд орцол явцгаачлаа шүү дээ. За би ч ер нь сайн хийж чадахгүй гэж бодож штэ. Тэ. Энэ бол яста чадж байгаа юм ховхол байх. Чадж байгаа нэг нь байгаа. Байхгүй нэг штэ. Одоо тэр нэг яста нөгөө нас нь болсон хэдэн хогшоо хоньнууд байж штэ. Хогшооны нас болсон тэр хуу намын гэдэг юмнууд бол ярьшглаа штэ. Бүх солигдох хэрэгтэй. За ард түмэн одоо бодсон хүчнүүд залуу хүмүүсд доороос гаргаж ирэх хэрэгтэй штэ. Сэтгэл хангалуун бус шүү. Яагаад? Хийж байгаа ажил нь бидийг төрдгөө. Даацхан сая 500 сая төгрөг бидэрт. Өнөөдөр үлдэхгүй л биш. 10,000 гарч юм хагас ухсах нэг иймэрхүү л байна. Харин сайн нь оюутны төлбөр өгөх юм дээр бол санал нийлж байгаа. 500 сая төгрөг дээр. Гэтэ тэрийгэ дагаад Монголын дээд сургуулиуд бас үнэ нэмцэл байна л да. Ялгаагүй нэг улсаас бол 200 сая төгрөг өгсөн юм шиг л боллоо. Тиймэрхүү л байна да. Миний хувьд бол хангалуун байдаггүй. Ерөнхийдөө улс орныхоо төлөө гэхээсээ өөрснийгөө хувийн эрх ашигын төлөө ажилладаг шиг санагддаг шүү дээ. Ерөнхийдөө бол гарч ирэхдээ бол одоо гэр оронд ч одоо баг аяг шаазыг нугааж хүн алгуул ингэж та хэдийнхэн төлөөлөл болж ажиллана гэчгээд өнөөдрийг гарч ирээд бол тэгэхгүй одоо яг л таалагддаг шүү дээ. Үйл ажиллагаа нь бол Одоо энэ үе олноор орж ирж байгаа хятад ажилчдын талаар таны өөрөө чи бодол ямар шохон байна? Тэдэнд бол хятадууд орж иж байгаа асуудалд ер нь их жоохон дургүй байдаг шүү дээ. Одоо энэ монголчуудын хэл хязгаараар чинь дүүрэн хятадууд орж ирээд ирсэн байна гэж шүү дээ. Тэгэхээр тэднийх ер нь жоохон зэгцэлж янзлахад бол төрийн төшөөдөд анхаарах хэрэгтэй. Одоо тэгвэл одоо энэ хятадууд орж иж одоо монголчуудыг дээрлэх чинь монгол эмэгтэй хүүхнүүдийг бүгднийг одоо ингэж авчиж जैन те. Ер нь энэ Монгол орны бол эрх ашигт их муугар нөлөөлнө биднээс одоо ирээдүйн үр хөвгтүүд энэ муу нөлөө үзүүлнэ. Тийм учраас энийг төр засаг бол энийг миний бодлоор айгүй хурдан ер нь одоо юу лээ анхаарал тавьж шийдэх хэрэгтэй л гэж бодож байна. Хятадуудыг одоо ингээд бол монголчууд л ажиллаж юм. Хятадууд үе төмөрөөр ороод ирсэн ч одоо тэгээд монголч хятадуулчул яана уу тэгээд ер нь манайхан ч одоо хэцүү л байдалтай л байна. Наад бол энэ хүмүүсийг энд байлгаж яхаар одоо өөрсдийнхээ ажил төрлөг байгаа хүмүүсүүдийг сургаж эдний оронд юу ажиллаж болдгоо юм болов уу? Ягаад энэ компаниудыг гаднаас тэгж хятад ажилчид оруулж иж байшин байлгаа бариад идэв юм бол. Хятадууд бол сард 750 сая төгрөгийн цайлаа авдаг гэж юм. Барилгад ажиллаж байгаа. Тэгвэл тэр хятадууд чинь бүр хужаагийн бүр хөдөө байдаг хужаана гэж байгаа байхгүй. Бүр хөдөө байдаг. Бүр одоо баг нэг талаас ямар ч ажилтгүй ингээд хятаднаас сууж идэг болооч гэж байгаа. Тэгээ тэн дээр энд авч ирчихэд барилгадаар ажиллаад тэд нэг том министрийн ажилчин гинэ. Монгол залуучууд гинэ. Хамгийн хүндийг хийж ийн гэж байгаа. Тэнийг зөө хүнд юм өргөх үйл мэн монголчууд хийж идэг гэж. Энэ хэний бороо вэ? Энэ бол төр засгийн бороо шүү. Энэ тал дээр эсрэг байгаа л да. Хятадууд орж ирж байна. Одоо Монголд хичнээн 1000 хүн байна гэхлээр тэрний 60% нь хятадууд байна гэж би сая мэдээгээр сонссон л доо. Тэгээд ер нь энэ төрийн төвчдүүдээс болдог бах та. Ноёдуудаас л болдог бах та. Орж ирж байгаа хятадууд мөнгнөөс болол. Сүүл би зуртаар гарахад урхан алдуулыг бас нэг хэдэн хятадууд бас эндийлэл. Тиймэрхүү багт их харамсалтай санагдчихлаа. Энэ хятад ажилчдад ерөнхийдөө бол яг тухайн компанийнхаа югаар сайн ажиллаж байгаа, саарч ажиллаж байгаа юм байдаг. Гэхдээ миний бодлоор бол хятад ажилчдад цаанаас ялтангууд ирдэг. Монголчуудын цагдаанааг барьж одоод ингэ байдаг бол буцаж одоо хурдан нутагтаа очиж тэр шорондоо амьдрий гэсэн байдал байдаг юм байна. Энэ дэвэл яг гар дээр цалин байлаа авдаг болохоор тэрэнд одоо визээ хурдан одоо Монголоос даруулж одоо ямар гэмт хэрэг хийж ижил одоо нутагтаа очихоос бол 3 сар зүтгэн өдөр хоолыг нөгөөд яг гар дээр нь тэр их хэмжээний мөнгөний бол өгдөггүй гэсэн би сонсч ирсэн. Тийм учраас зөвхөн хоолоор бол манайх бид нар ажиллаж чадахгүй зарим нэг нь бол буцахын тулд ийм гэхдээ бол хятад ажилчид бол нэг даваа тал үнэхээр барилгыг бол сайн барьдаг. Монголчууд бол бас ерөнхийдөө тэр юу зөвлөдөө заавал хажуудаа хүн хараа хяналт тухай эзэн байж барьдаг байхгүй нь бол тэгээд жоохон тиймэрхүү юу бол байдаг би бол ойлгодог. Хариуцлагын асуудал жоохон монголчуудад сул байдаг. Хятадууд бол үнэхээр тэгж зорж ирсэн учраас хийдэг. Гэхдээ энэ хятадуудын замбраагүй энэ гэмт хэрэг хийж байгаа, энэ танхаарч байгаа орн манай улсад ингэж байгаа энэ асуудлыг бол нам дассан зогсоох ёстой. Нутаг орон дээр ингэж өнгөлж болохгүй.
өмнөх сонгуульд одоо хийсэн сонголтоо дараагийн сонгуульд давтаж хийх үү? Одоо бол нэлээд л ухамсарлж жилээс нэлээд айл та тийм харж жилээс одоо олон удаа хуурдаглаа шүү. Тийм учраас тэгээд сонгуулиар сонгуулийн өг нэг сонгуул өгөхгүй бол айл нэгний зурхаас л харахгүй болдог шүү. Тэгээд нэг хэсэг улсууд сайн байх хэрэгтэй. Шинжлэх хэрэгтэй. Шинжлэх одоо энэ 76 нэр шинжлэхмээр байна шүү дээ. Одоо энэ 12 оны сонгуульд сайхан залуучууд гарч ирсэн. За би ч бараг дахиад одоо өөр хүний сонгох болов гэж бодож байна. Ер нь гэхдээ заавал нэг намыг ингээд байн сонгоод болж игэл өөр намыг бас өөр хүмүүсийг сонгож тэднээсээ бас нөгөө бас чадварыг үдчих зүгээр болов гэж бодож байна. Одоо бол арайс нэг өөр сонгох болсон баха. Одоо хүмүүс юмыг бол шал ондогоор ойлгодог мэддэг болсон ба шүү дээ. Аавын нам, ээжийн нам, өвөөгийн нам гэж тэгж туйлширж явцурах тийм сэтгэхүй өнөөдөр залуучууд баг байхгүй болсон байгаасаа гэж бодож байгаа шүү дээ. Одоо тийм сонголт одоо ч хүмүүс нэг тийм сонголт хийгээ болсон байхаа. Ерөнхийдөө өөр хүнээл хард сонгоё. Нам хараад бол улс орон маань хөгжихгүй байна гэдгийг бол хүний хард сонгоно. Ямар хүн гарч ирэх нь намаас нь. Тэгэл сонголтоо энэ давтаж хийхгүй гэж бодож байгаа. Тэгээ өөр боловсралтай, чадaltaй боловсон хүчин гой залуучууд гарч ирэх бэлгүүдэл гэж найдаж шүү дээ. Монголын улс төр цус сэлбэг цаг нь болсон уу? Болцсон. Аль хэдийн болсон шүү дээ. Яг чадвартай хүмүүс бол хийжсэн дээр тий чадвартай залуу хүмүүс зөндөл биш үү одоо хамгийн гол нь тэр чадвартай залуу хүмүүсийн тэр потенциал тэр бүх зүйлийг нь одоо гаргаж ирэх зөв болов л гэж бодож байна тий чадвартай тэр залуучуудыг ашиглах хэрэгтэй тэднээсээ тий заавал нэг олон жил ажилласан ч юм уу тэр юугаар нь биш тий тэр хүмүүсийг бол ажилуулах хэрэгтэй л гэж бодож штэ. 20 жилийн дараах Монгол улсын талаар одоо тань төсөөлөл байна уу? Өстой 20 жилийн дараа гэхэд одоо ямар болсон байх юм бол. Ирхэвш одоо тэгээ гадна талаас ингээд гайгүй болоод байгаа юм чинь тэгээд гайгүй болох байдаг үү. Гэтэ өнөөдрийн байдлаар бол бид тэгэл гуйлагч юм болоод энэ урдаас юм хойноос юм хоёр дунгорны алсын бодлогоч байж болно шүү дээ. Тийм ээ? Аль нэг нь хэн одоо биднийг нэг өөрийнхөө хараад ус болох гэдэг юм. Нэг нь л болгочих багт. Тэрнээс л хайж.